За сайн байцгаана уу. За энэ удаагийн уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бас яг нь сая сүүл бас нэг хийсэн. Гэхдээ энэ надтай холбогдож байгаа ус сүнсний зориг энергийнхаа талаар ерөнхийдөө бас одоо баг энэ цаг үед ч одоо ер нь баг нэрээ сүнсэн сэрэгүн сэрэг ихэнх нь л одоо бас нэлийн тийм өөрчлөлтөнд ороод байгаа цаг үе юм шиг байгаа. За тэгэхээр одоо нэг 3хан төрлөөр одоо хүмүүсийн одоо сүнсний одоогийн нэрийг бас тэгээд зорилгыг тодорхойлно гэж бол бас байхгүй. Тэгэхээр бас хаяа ойрхон бас ийм чиглэлээр бас хийж ивэл бас хүмүүст хүрэх юм болов уу гэсэн за бодол сэтгэл төрсөн учраас за энэ удаагийн уншлага таны сүнсний зорилго тэгээд таны одоо сүнс чинь одоогийн энерги нь юу нь ямар хөө байдалтай байна вэ гэсэн ийм сэдвээр хийх гэж байна. За ингээд сонголтын 3 стик. За сонгосон стикерийнхаа уншлагыг дараагийн хэсгээс үзээрэй. За өнөөдрийн уншлагаар одоо энэ камера энд за энэ Beyond Lemuria Oracle Card-аас мессеж хүргэх болно. Beyond Lemuria гэдэг. Энэ ерөнхийдөө сүнслэг чиглэлтэй нэлээд ойрхон. За тийм болохоор энэ картаас танд чадах чинээгээр мессеж хүргье гэж бодож байна. За She of the Lotus гэсэн энэ карт тийм ээ. За энэ карт маань яг юу хэлэх гээд байна вэ? Тэгээд энэ камерыг таарч байгаа юм уу нэг л. За би авчихаар ингээд камера таарч ийн үгүй байна уу гэд хэцүү байт юм а. За тэгэхээр зүгээр ингээд заадгаараа л ярьчих тий. Зя. Таны сүнсний одоогийн энерги бол Earth Star Chakra. Бэлгийн мэлминий тийм одоо 3 дахь мэлминий тийм нүдтэй заим чакра байна. За энэ дээр ч гэсэн онцгойлон яг духан дээр нь бас оройн хүрдтэй холбоотой одоо энерги илүү төвлөрсөн байна. Хоолой бэлгийн мэлмийн хүрд дээрээс нь одоо оройн хүрдтэй холбоотой. Тэгснээр дээд 3 хүрдний энергийн дээр бол маш хүчтэй байна. За энэ дээр болохоор одоогийн тэгэхээр таны энерги магадгүй жоохон газардуулахгүй яваад байгаа. Газардуулга ерөөсөө хэрэгтэй гэдэг байхгүй. Яагаад гэвэл дээд 3 хүрдэн дээр төвлөрчхөр хүн айгүй их юм нэг юм сэтгэл зүйн савлгаа ихтэй. Ойлгосноо? Ерөөсөө ингээд нэг савлгаа ихтэй. Газардуулга хэрэгтэй. Бүх ингээд 7 хүрд ингээд нэг зэрэг тэнцвэртэй байж яг хүн нэг юм гоё голоо олж чигээ олж байдаг. Гэтэл таны 3 дээд хүрд бол одоо онцгойлон их идэвхжсэн байгаа бол таа. Тэгэхээр энерги магадгүй танд яг яаж мэдэгдэж байна гэхээр дээрээс энерги ингээл орж ирэл тэгэл энэ хоолой хүрд за тэрнээсээ доошоо нэг ингээ гацаад бүглэрсэн юм шиг нэг юм байдалтай зүрхэн хүрд энтэрлэг хурж явахгүй тэгэл нэг толгоо манарсан дүүрсэн за тэгээд одоо юу гэх юм доошоо одоо ингээд бүр ингээд одоо тэр хамгийн доод хүрд энтер дээр ч гэсэн ингээ байх юм бол хүн яг ингээ газардуулахтай гоё болох гэдэг. Тэгэхээр таних нэг эрүүл мэндийн хувьд байдлаасаа ч гэсэн энэ яг мэдэгдэж байгаа. Жишээ нь эрүүл мэндийн байдлаасаа энэ. Хоёрдугаар бас яг юу гэлэх гээд байна гэхээр яг энэ энерги энэ хүрд болохоор ерөнхийдөө яг нэг юм оюун санааны ерөнхийдөө их бясалгал хийж байгаа тийм одоо нэлийн дээшээ энергиуд нэлийн юм ажиллаж байгаа хүний энерги байгаа даа л да. За энэ дээр бүр бэлгийн мэлмийн хүрд бүр ингээ 3 дахь мэлмийн зүүн совин те зүүн совин оройн хүрд бүр онцгойлон гарч ирж байна. Ерөнхийдөө энэ хоёр хүрд айгүй одоо яг л нэг тийм сүнслэгийн өгөгдөл зориг нэлийн одоо бас ажиллаа хийгээд эхэлсэн хүн шиг байгаад байна л да тий. Танд бол маш нэлийн хүчтэй сэрэлт бол одоо явагдаад баггүй цаг хугацаа өнгөрцөн тий. За шинэ байлаа гэхэд айгүй эрчимтэй явагдаж байгаа гэсэн үг. Сүнслэгийн энергийн одоо яг юм юу сэрэлтэн. За мөн танд одоо юу гэх юм одоо маш одоо эмзэг хэрнээ таны дотор байгаа маш эмзэг хэрнээ
асар хүчтэй сүнслэг энерги аажмаар ингээд нэгдэг одоо ингээд зарим улсууд аажмаар ингээд олон жилийн турш ингээд нэгдэж байгаа. А зарим нь болохоор нөгөө богино хугацаанд хүчтэй сэрж байгаа улсууд ч бас байх шиг байна уу. Тэгээ хоол мөгтийн янз бүр. За ямар ч гэсэн л сүнслэг бол тодорхой хэмжээгээр угаасаа нэг тийм нэгдэж байгаа, нэгдсэн хүний тухай гарах гэдэг юм. Sorry. Ямар ч гэсэн та бол одоо яг ийм нөхцөлд ямар байна гэхээр айгүй зүүн совин өндөртөө, зүүд нойр элбэгтэй, зүүн совин өндөртөө тий. Өөрийнхөө л одоо яг жинхэнэ сүнслэгийн мөн чанар руугаа одоо явж гинэ гэж хэлж байгаа байхгүй юу таныг. Танд дотоод эдгэрэл рүүгээ бас ингээл нэлийн орсон л баг. А тэгтээ бас итгээгд ангаагдаж одоо дуусаагүй бүрэн дүүрэн одоо нэг трама маягийн юмнууд бол бас бүрэн дүүрэн дуусаагүй байгааг бас илэрхийлэх гээд байна тий. Хуучин шаргах айдас тэгээд өөрийгөө нөгөө нэг дардаг ингээд нэг юм мэдрэмжүүд би тийхгүй байх, би чадахгүй байх, би юм байх, би дутуу байх гэсэн нэг өөрийгөө ингээд нэг дутуу үнэлдэг юм мэдрэмжүүд бас танд айгүй хүчтэй байдаг байх тий. Тэгэхээр тэр мэдрэмжүүд чинь одоо хүчтэйгээр ингээд нэг тайлагдаж ийн гэж хэлж байгаа байхгүй. Та тэр мэдрэмжүүдээс салж ийн энэ энергиуд ингээд орж ирснээрээ. Магадгүй та ингэж бясалгал хийснээрээ. За intuition карт тий. Intuition карт нь болохоор энэ болохоор айгүй тийм онцгой мессежтэй. Шинэ энергийн одоо нэг таны энерги ингээд Эрика юу гэдэг лээ ингээд өөрчлөлт ингээд хуучин нь гарч шинэ нь орж ирж байгаа юм нэг юм хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоогийн таны энерги бол яг юм нэг шинэ энергийн босгон дээр нь байна гэж. Таны одоо сүнсний шин шат эхэлж байна. Сүнслэгийн шин шат. Хуучин нэлээд тийм жоохон юм даруу дугай дотгошоо хандсан байдалтай өөртөө итгэлгүй байдалтай байсан бол одоо тэр задарч гарч ирэх гэж юм гэсэн үг. Та одоо өөртөө итгэлтэй энэ ийм энергид орж та өөртөө итгэлтэй өөрийнхөө энэ хоолой хүрд айгүй их гарч ирээд байгаа юм дээр хоолой хүрд гэхээр өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдсэн байдлыг за тэгээд ерөөсө зүүн совин мэдрэмж танд байгаа юм чинь та тэрийг нэг өсөндөө ингээ илэрхийлэх ер нь ярьж сурж байгаа мөн зүүн совин их сайжирж байгаа байдлын яг тийм босхон дээр нь байна гэж бүр зарим нь одоо зарим хүмүүсийн хувьд л жоохон их эхлээд удаагүй жоохон туршлага жоохон багахан нэрнэ ямар ч гэсэн нэг өмнөх өөрөөсөө бол өөр болоод явж байгааг хэлээд байгаа байхгүй юу. Тэр одоо та энергийг яг нэг юм бас газардуулах хэрэгцээ шаардлага байгаад байгааг. Энерги дээгүүрэл одоо ингээд нэг тийм танд ойлгоц байна, ухаарал байна, зүүн совин байна, мэдрэмж байна. Газардуулна гэдэг чинь бодит ертөнцид буулгаж ирнэ гэсэн үг. Доод хүрднүүдийг ажилуулна гэсэн үг. Доод хүрднүүд яадаг вэхээр яг ажил болгох тийм. Одоо нэг наран сүлжээ хүрд мөрч яадаг л. Яг ажил болгодог шүү дээ. Ажил үйл хэрэг болгодог. А бүр тэрийгэ бүтээл болгодог. За тэрийгэ бүр мөнгө төгрөг санхүү болгодог. За тэрийгэ бүр одоо хүмүүст хүртээлтэй одоо хүргэж эхэлдэг энэ хоолой хүрдэ ашиглаад. За таны энерги болохоор яг нэг одоо нэг иймэрхүү тийм одоо нэг эргэлтийн тийм дараагийн циклийн шинэ үе шат руугаа ингээд нэг дөнгөж одоо нэг хөл нь хуучин талдаа нөгөө хөл нь шинэ талдаа одоо нэг ийм юм байлаа гэхэд энэний хоёр талд ингээд байж гэнэ гэсэн үг болох гэдэг л дээ. Ингээд ингээд байж гэнэ гэсэн үг. Хоёр хөлөө хоёр талд нь тавьж. За ийш буцаж бол мэдээж алхахгүй л дээ юм зүүн совин өндөртөө болсон. Ингээд даваад алхаад цаашлах бэлэн болоод байна гэсэн үг. Танд ингээд нэг тийм нөгөө бүх зүйл бас зарим үед тийм нэг хурдан зарим энэ нөгөө хурдан сэрэлт болж байгаа улсууд бол бүх юм баг юу болоод өнгөрч ийнэ гэмээр хурдан болж байгаа бол таныг зөв зам руу чинь явах ёстой зам руу чинь сүнсний чинь одоо нөгөө хийх ёстой ажил руу чинь одоо сүнслийнхаа зорилго руу чинь л түлхэж чинь гэж. За тэгээ энэ хоёр карт юу нэгтгэе хэлжүүл юу гэдэг нь тэгэхээр хуучин хувилбараас гараад илүү хүчтэй, илүү сэрцэн зүүн совин зүүд нойр бүх юм нь одоо нэг сэрцэн тий шинэ энерги рүү сүнс чинь одоо шилжиж байна гэж. За таны одоогийн яг
энерги байр суурь бол ийм байна. За нэмэлтээр. За карт. Байршлыг харна одоо. Нэм карт нэмж тавих гэж байгаа учраас. За нэмэлтээр яах чинь ихээр сүнсний зорилго чи яг юу юм бэ гэд нэг асууж үзэж байгаа юм. За тэрэн дээр нэг 3 карт татаад таны одоо сүнсний зорилго яг юу юм болов одоо энэ картуудаас мессеж авчих санаа байна тий. За окей. Ингээд тавьчих. За эдгээр 3 картаар сүнсний зорилгыг асууж байгаа. За тэгэхээр таны сүнсний зорилго болохоор те эхлээд healing гэдэг чинь эхлээд өөрийгөө эдгэх чинь энэ бүх хүртүүд ингээд эдгээгээд өөрийгөө. Дараа нь өөрийнхөө эдгчихсэн өөрийнхөө арга барил, өөрийнхөө зарчим, өөрөө яаж эдгэрсэн бэ гэдгээ бусдад түгэх. Тэгэхээр та өнөөдрийг хүртэл хийн хүртэлх зам чинь ёстой дардан байгаагүй л байх. Бүр нэлээд бас хүнд хэцүү чанга цаг үеүүдийг бол туулаад ирсэн байгаа. Тэгээд тийм учраас та өөрийгөө одоо эдгэж ангаагаад ингээд эхэлсэн угаас ингээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр эдгэж ангаагаад дуусангууд та одоо дараагийн шат руу орох гээд байна гэдэг нь шүү дээ одоо энд. Энд эдгэж ангааж дуусаагүй бол бас чадахгүй шүү дээ хүн. Тэгэхээр эдгэж ангаагаад дуусч байгаа учраас та дараагийн шат руу өөрийгөө би яаж эдгэж ангаасан бэ энэ тэрэ гэсэн одоо туулал туршлага замналаа бусдад түгэх таны тэм зориг байгаа гинэ. За тийм учраас та нэлээ их юм туулсан байж таараа. Их юм туулсан хүн нэлээ их яг бодит амьдрал дээр юу гэж хэлэхээр нэлээ зовсон хүн байгаа. Нэлээ зовсон хүн л хүн болгоны зовлон нэгсэндээ бараг л те өөрөө их олон юм зовж үзсэн учраас одоо хүмүүсийг их ойлгож тусалж одоо бусдыг эдгэж ангааж чадна гэж байгаа байхгүй. Таны сүнсний зорилго тийм үүрэгтэй гин. Тийм учраас их зовоогоод байсан гин. Бас яг учир утгатай байгаад байгаа шүү дээ. Тэгээд таныг тэгж тийм үүрэгтэй сүнс чинь тийм үүрэгтэй зорилготой байгааг бол тэгж хин нэг одоо нөгөө бурхан чинь шударга шүү дээ гэдэг шиг тэгж хин нэг зовоохгүй л дээ. Тэгэхээр зовоосон учраас танд тийм үүрэг байсан байгаад байгаа байхгүй. За тэгээд тэрүүгээрээ та амьдралынхаа тэр туулсан туулал, өвдөлт, шарах, ганцаардал одоо юу гэдэг ингээд нэлийн хэцүү одоо нэрэ юм бүхнийгээ бусдыг өөртөө чинь ижлэхэн байр суурьнд байгаа, зовлон шаналлт байгаа, одоо өөр төр яасан хийсэн бүх л хүмүүсийг одоо та аргаа зааж өгөх нь л тийм юутай гэнэ. Journey to wholeness. Одоо сүнслэгч яаж юм нэхэр өөрийнхөө жинхэнэ дүр төрхийгөө жинхэнэ сүнслэгээ би хинбэ гэдэг эргүүлж олж авах аялал дээрээ. Одоо өөрийгөө мартаж явж байгаад одоо өөрийгөө яг ингээд олж авч яана гэж шүү дээ. Ингэж их зовсны хүчинд тэгээ дараа нь эдгэж анагсны хүчинд хуурч жинхэнэ өөрийгөө олж авч яана гэж. Тэгэхээр таны сүнс болохоор өөрийнхөө жинхэнэ мэдрэмжээрээ амьдрахыг хүсэж чинь бусдын ямар нэгэн одоо амьдралын замнал туршлага туулал ерөөсөө одоо таны сүнсэнд бол одоо өстой падлий жалга гэдэг шиг юм байгаа байхгүй юу? Яг үнэндээ. Энэ сүнс өөрийнхөө л зовж, өөрийнхөө жаргаж, өөрийнхөө цэвэрлэж, өөрийнхөө өнгөлж, өөрийгөө тодруулж, өөрийгөө гялалзуулж, бүр тэгээд өөр хаачих болж ер нь сүнс болгон болж өгвөл гэгэрч зоригтой байгаа шүү дээ. Бурхан буддаа шиг гэхээр явчих зоригтой шүү дээ бүгдээрээ тий. Тэгээ өөр өөртөөхөө хэмжээгээр хэр зэрэг санаж сэрж сэтгэснээс л болж байгаа. За тэгэхээр танд бол тийм хүмүүсийн үг, хүмүүсийн бодол, хүмүүсийн яриа одоо ерөөсөө төвий чамаа алга гэж одоо сүнс чинь бол тэгж хэлээд байгаа байхгүй юу? Би өөрийнхөө замналаар л зүгээр л бүрээс өнгөрсөн ч боссон ч өөрийнхөөрөө тий шархсан ч гунсан ч гутарсан ч эдгээсэн ч өөрийнхөөрөө л гэж хэлгээд энэ таны сүнс болохоор. Тийм л зоригтой гэн угаасаа. За freedom. Маш их айдасгүй эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байна гэн. Юунд ч баригдахыг хүсэхгүй байна гэн. Өөрийгөө хязгаарлаж зогсоож нэг юмд хорж барьж чаддаг болов гэсэн тийм айдас тэгчих болов ингэчих болов гэсэн айдас одоо ерөөсөө тийм юм одоо ёстой
хамаагүй шиг би өөрийнхөө эрх чөлөөтэй аз жаргалтай дүүлэн нисмээр байна гэж шүү. Энэ нэг жижигхэн сон гэдэг нэг сон байгаа зү тэ. Сон чинь өчүүхэн жижигхэн штэ. Өчүүхэн жижигхэн. Энэ сүнс чинь өчүүхэн жижиг гэж энэ агуу том байгаль дэлхийд асар том зоригтойгоор тэ өөрийнхөө гэл энэ чийстэй явж өгдөг үстэй тэ. Тэгээ бас гэрэлтүүлээд тэ. Яг л тийм л юм хүсээд ийн гэж шүү дээр сүнс чинь. Тэ. За тэгээд нэгдгээд хэлэх юм бол сүнсний зорилго ерөөсөө таны сүнс өөрийгөө эдгэх гэж, сэрэх гэж, эрх чөлөөтэй болох гэж, туулал туршлагаа хүнд зааж өгөх гэж ирсэн зорилготой гинэ. За ийм уншлага болж байгаа юм байна. Бас их утга учир төгөлдөр бас одоо аргагүй сүнс юм л юм хүсдэг байх та гэхээр л тийм л одоо уншлага боллоо доо л гэж би бодлоо тий. За ингээд уншлага сонссонд баярлаа. За сүнслэгийнх нь, сэрэлтийнх нь амжилтанд, урагшлагт нь тий чин сэтгэлээсээ амжилт хүсье. За 2 дугаар группийн хар мууртаас сар тий. За энийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За нэлийн нэг сүнслэгийн тухай, сүнсний зорилгын тухай ярьж байгаа болохоор бас их тийм хүн болгоны сонирхдаг сэдв биш л байх. Тэгэхдээ хүн болгон бол сүнстэй л байдаг байх шүү гэдгээ санаж ивэл бас зүгээр шүү гэд. За энэ 2 дугаар группийн дээр яг юу яригдчих, юу хэлэгдэх нь вэ гэд ингээд сонирхоод үзье. Таны сүнсний одоогийн энерги нь яг ямар байна вэ гэж. Сүнс чи юу ямархуу төвшөнд хаах нь явна вэ гэдэг. За таны сүнсний одоогийн энерги өөрийнхөө жинхэнэ орон зайгаа олох үе гинэ. Одоо яг энэ зүрх рүүгээ дотгошоо заасан байгаа зү тий. Тэгээ нүд нь бүр энэ дээр энэ өнөөдөр энэ сүнслэгийн тухай ярьсан чинь энэ их гоё карт юм байна. Айгу мессеж авахд. Ерөөсөө энэ бөмбөлөг болгоно нүд байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр нүд. Тэгээ энэ олон нүд рүүгээ өөрийнхөө дотгошоо хар гэдэг байхгүй юу? Гадаад ертөнцийг гадагшаа биш ерөөсөө энэ олон энэ гадуур дүүрэн ингээд өөрийнхөө нүдийг одоо ингээд бэлчээсэн биз дээ. Тэний төнүүлсэн. Нөө тэхгүй шүү. Яг л энэ лугаа дотгошоо хар гэдэг байхгүй юу? Дотор ч нэг хүн байгаад байна штэ. Дотор ч нэг гол үндсэн одоо амчин заяа чинь хувь тавилан чинь хамаг юм чинь энэ дотор ч байгаад байна штэ. Ийшээ харалтаа гэдэг штэ. Тэгээ дотроосоо тийм энэ дээр бас арилж байгаа. Яг л энэ дотор дээр төвлөрсөн. Энд чинь ерөөсөө танд ирсэн бэлэг чинь энэ дотор чинь байгаад байна штэ гэдэг. Таны дотор бүхэл бүтэн бэлэг ертөнц бүх юм энэ дотор чинь. Та гадуур өөрийгөө хайгаад яваад байгаа юм гэдэг. Өө ёстой би одоо хин юм бол юу их ёстой юм бол яах ёстой юм бол яах гэж амьдрцээ бол одоо гэл. Тэгэл өөрийгөө хүнээс асуугаад би одоо яах вэ? Би тийх үү яах вэ гэл хүнээс асуу. Үгүй энэ дотор чинь бүх хариулт нь байна. Энэ хар муурчин бас их зүүн совын таймт нь шүү дээ. Таны сонгосон энэ картан дээр хар муур асар зүүн совын таймт. Тэгэхээр та өөрийнхөө зүүн совин өөрийнхөө дотор талаас их холдсон яваагүй юм шиг байна. Чи тэнд байхгүй, энд байхгүй, бүр хаач байхгүй энэ дотор байгаа штэ л гэж хэлэх гээд байна. За home картаар өөр юу хэлэх гээд байна гэхээр гаднаас биш дотроос амар тайван аюулгүй мэдрэмж тийм хайж байгааг зарим хүмүүс нь энэ дотор мань нэг юм байгаа юм шиг үнэ нэрээ энэ дээр анхаарал анзаараад байхаар нэг жоохон тайвширч ийн гэдгээ жоохон мэдэрч эхэлж байгаа төрлийн хүмүүс байгаа бах. Энэ дотроос нэрээ нэг бүлээн гэрэл бас нэг энэ юу гэх юм дотор бас нэг гэрэл асаад байна. Энийг анзаараад эхлүүл бас нэрээ энэ тий тайван болж гин амар амгалан болж гин энэ төргээд анзаараад бас зарим нэг хэсэг нь эхэлж байгаа бол таа. За тэгэхээр сүүлийн үед та яасан гэхээр хаана хэн нэгэнтэй байхаасаа илүү өөр дээрээ төвлөрөөд ганцаараа байх нь илүү амар, илүү тайван, илүү аз жаргалтай, илүү ийм байдгийн байн шүү дээ гэдэг дээр
бас сэрдсэн нэг хэсэг нь ч байна. Одоо ерөөсөө энэ чинь бас энэ 2 дугаар группийг мууртай болохоор тэр их олон хүн сонгох юм байлгүй дээ бодвол. Тэгэхээр ягаад энэ дээр их тийм олон төрлийн мессеж орж ир. Зарим нь өөрийгөө гаднаас хайсан улсууд. А зарим нь болохоор өөр дөрөө одоо энэ дотор нэг юм байгаад ах шиг байна гэдгээ нэг мэдсэн улсууд. За 3 дахь нь болохоор бүр за нэр энэ яг энэ дээр л төвлөрөөд байх нь хамгийн дулаан, хамгийн халуун, хамгийн би ганцаараа биш юм байна. Энэ дотор мань нэг юм байгаа юм байна. Гээд бүр энэ дээр төвлөрөх нь илүү амар амгалан илүү аз жаргалтай байт юм биш үү гэсэн нэг ийм төрлийн улсууд байна л да энэ хоёр картн дээр бол. Тэгэхээр та зарим нь ерөнхийдөө л энэ өөрийнхөө мөн чанар руу буцна бүгдээрээ. Цаг нь эртөө гадуураас өөрийгөө хайсан холуур тойрж явж байгаад нэлээд төөрөлдөж бодолж яваад энэ луг хайрна. Ойрхон энд нэгэ байгаад байх шиг байна гэж мэдцэнгүүд нь одоо анзаараад эхэлсэн. Тэгэхээр ерөөсөө л бүгдээрээ л яг өөрийнхөө энэ хуун буюу жинхэнэ гэрлүгээ л буцаж гин гэсэн үг. Ирсэн нөгөө их үүтгэл рүүгээ гэдэг шиг. Өөрийнхөө мөн чанар руу, сүнслэгийнхаа мөн чанар руу буцаж ирж байна гэж хэлдэг. Буцах процесс явагдаж эхэлж байна. Янз бүрийн шатанд. За unique gifts болохоор тийм. Бусдаас өөр бас нэг тийм төрөлхийн мэдрэмж угаасаа л сүнс болгон одоо авьяастай л та ер нь бол тэрийг илрүүлж мэдж чадсан чадаагүй хоёрын л ялгаа байгаад болохоос ш. Тэгэхээр энэ дээрээс бас нэг өөрийнхөө нэг онцгой нэг би нэг энэгээрээ нэг өөр юм гэдгээ бас нэг жоохон мэдэрсэн улсууд бас энд байгаад ах шиг байна. За би нэг дуулахтаа илүү авьяастай юм байна. Эсвэл би нэг бичгтээ юм бомбожгтээ илүү авьяастай юм байна. Гэх жишээгээр ингээд нэг онцлогоо мэдэрч таньж эхэлж гин гэсэн үг л дээ. Чамд болохоор нэг онцгой нэг бас нэг бэлэг өгсөн юм шиг байна л та тий. Гэхдээ хүн болгон бэлэгтэй. Тэгвэл танд нэг арай онцгой юм билгүй дээ. Тэгээ олон хүнд нөлөөлөх ёстой онцгой юм байгаа хэл та. Магадгүй тэр нь хүний энергийг мэдэрдэг ч юм уу. Нэг бүтээлч мэдрэмж, бүтээлч талын юм нэлээд гараад ах шиг байна тий. Бүтээлч. Эсвэл одоо нэг хүмүүсийн нэг жоохон сүнслэг холбоог ингээд нэг жоохон ер нь нэг жоохон зүн совинд мэдрэмж тэр нь альч тал дээр байж болно. Ямар ч гэсэн нэг тийм бусдаас нэг онцгой хүний бусд хүн их анзаарахгүй мэдэхгүй мэдэрч чадахгүй байгаа юм та мэдрээд идэг байж бол магадгүй тэр нэг жоохон хар бараан төрлийн сүнсийг харчдаг ч юм уу, ялгадаг ч юм уу. За ерөнхийдөө л тэгэл нэг онцгой ямар нэгэн тийм танд нэг авьяас чадвар мэдрэмж бол байгаа гэж хэлэх гээд байгаа юм байна. Өөрийнхөө тэр онцгой байгаа байдалтай болохоор ерөөсө бүрэн үнэлж бусдаас би өөр гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөөд тэрийг онцгой давуу талаа болгоод бол ингээд нөгөө сүнслэгт онцгой тийм юм ирнэ гэдэг чинь тэрийг давуу тал болгож одоо бусдын тэрийг чадахгүй мэдгүй огт мэдэрдэггүй тийм хүмүүст одоо туслах ч юм уу тэрүүгээр ерөнхийдөө давуу талаа болгож явах хэрэгтэй байтал та нэг тийхгүй байгаа юм шиг хэлэх гээд байна л да одоо. Бүрэн өөрийнхөө тэр онцгой талыг үнэлж чадахгүй байгааг. Тэгэхээр таныг өөрийнхөө энэ дотоодд байгаа тэр нэг онцгой гэрлийг бити ингээд дараадаа далд хаагаатай гэж хэлэх гээд байна. Сүнс чинь. Төрөлхийн өөр дээрээ сүнсэн дээр чинь байгаа бэлэг штэ unique gift. Бэлгийгээ сэрээхийг хүсэж байна дотоод сүнс чинь. Та тэгэхээр тэрийг нөгөө дарчаад байгаа юм шиг шүү дээ, тий. За ингээд сүнсний чинь одоогийн төвшин энерги нэг иймэрхүү байна. За энэ дээр одоо юу гэхээр нэмэлтээр сүнсний зорилго чи юу юм болоо гэдэг нэг тий. Хүмүүс ч одоо айгүйх асуудаг л да тий сүнсний зорилго минь юу юм болоо би яг яах ёстой юм бол юу хийх ёстой юм бол. За тийм болохоор нэг 3 карт. За гэхдээ энэ олон хүмүүсийг тий одоо нэг 3хан төрлийн картанд багтаана гэж юу яах вэ? За тэгээд хэрэгтэй хүн нь хэрэгтэй цаг үедээ бас олоо сонсчвал миний одоо онцлог уншсны хэрэг гарнаа гэж бодож байгаа учраас за нэг 3 картаас ерөнхийдөө сүнсний зорилгыг асууя гэж бодож байна. За та маш хүчтэйгээр яаж нэхэр энергийг сэрэх бас цэвэрлэх гин замтай холбоотой юм шиг байна. Магадгүй та энэ бусд хүмүүсийг сэрэх үүрэг зорилготой.
За тэгээд нэр сэрэгтэн саад болж байгаа юм чинь мэдээж ингээд зөндөө одоо трама, мрама 9 шүдийн ингээд юм байгаа шүү дээ одоо тэгээд одоо эсвэл бохир энергийн цэвэрлэх. Та одоо нэгсэндээ сүнслэгийн хувьд энэ нэг жоохон тэм цэвэрлэгчийн үүрэг байна гэсэн. Тэгэхээр юу гэж вэ гэхээр одоо буруу муу зүг юм хүний сүнсэнд наалдсан байна, тэгсэн байна, ингэсэн байна, магадгүй тийм төрлийн. Ойр орчны нөгөө хар бараа муу төрлийн энергийг цэвэрлэх ямараар ч үж болно шүү дээ. Таны нэг онцгой юм дотор ч бас байгаа юм шиг нөгөө өгдөл чинь онцгой тэр. Тэгэхээр тэр хүмүүсийг буюу орон зайг юм уу, орчин юм уу одоо шинэ байгаль төртөл байгаа шүү дээ. 9 шидийн одоо тэр нэг 9 сүнс сурагдсан яац ийцэн гэл те. Одоо жишээ нь магадгүй тийм юм. За байгаль гэхэд нэг юм сүрэг орчны цэвэрлэгээ, энергийн цэвэрлэгээ гэгээд тэрийг нэг жаахан мэдэрдэг талын юм танд байгаа байж магадгүй. Яагаад гэвэл энд нэг юм онцгой юм байгаад байгаа гэж байгаа учраас. Жаахан тэр бараан талын ямыг олж хардаг тэрийг цэвэрлэх тийм төрлийн энерги ер нь бас байж болохоор тийм нэлийн тийм байж болохоор ч гэж баг тийм юм нэлийн гарч ирэх гэдэг. Энэ хар муурч ерөөсөө тэр муур гэдэг амьтан чинь угаасаа энергийг цэвэрлэдэг амьтан шүү дээ тийм ээ. Одоо энгийнээр бидний ярьдгаар бол зарагдахгүй байгаа байран дотор муур оруулаад гаргахаар зарагдчихдаг. Яадаг вэ гэхээр тэнд байгаа сөрөг энергийг цэвэрлчих байгаа байхгүй. Зарагдахгүй байгаа нэг саад дотор гайвуулаад байсан юм цэвэрлчих байгаа байхгүй. За зарагдахгүй байгаа машин дотор бас муур оруулаад гарахаар зарагдчихдаг гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр яг та энэ хар мууршгээ сонгосон хар мууршгэд танд нэг тийм өгөгдөл байгаад байгаа юм шиг. Орчны юмыг цэвэрлэх зорилготой. Бас их чухал үүрэг зорилготой юм шиг байна. Та хэрэг зөв хүн нь олж зөв карта олж сонгосон бол. За violet flame гэдэг энэ карт болохоор тийм. Хувиргах эдгэх энерги. Хар бараан энергийг бас одоо хувиргана гэж штэ. Одоо жишээ нь та одоо нэг хэн нэгэн хүн ягаа нэг хар бараан энерги дагцсан явдсан штэ. За тэрийг нь та цэвэрлэнгүүтээ одоо шинэ цэвэр энергийг ингээд нэг оруулж өгөх. Нэгсэндээ баг засалч юм шүү дээ. Одоо олон юм яриад байх юм байхгүй тий. Засал хийдэг улсууд байна штэ. Тийм штэ. Жишээ нь би бол одоо жишээ нь ингээд мэрэгч төлөгч төрлийн хүн байна. Гэтэл би бол бид нар засал ном бол хийхгүй. Яг хийгээвэл бас болох байх. Тэгтээ хийхгүй. Миний зорилго биш, үүрэг биш гэж би бас мэднэ. Гэтэл танд бол та ч яг засдаг төрлийнх нь хүн байх гэдэг байхгүй юу? Бүр шал өөр. Тэгэхээр та бас энэ эртлээ бас нэлээд л одоо энэ манай группийг сонсож байгаа улсууд өөрсдийнхөө хүн болгон л зовлонтой гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн бас энд хурц хүнийхийг засдаг болтлоо мэдээж өөрийгөө эдгэж ангаж өөрийгөө засч чадаар нь хүнийхийг засдаг тэр арга барилаа мэдээд ингээд сурцсан нэг юм байж таарах гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр сүнсэнд чинь тэр хөвгдөл нь байгаад байгаа байхгүй дотор ч яг ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та ерөөсөө маш инженеэр шууд ерөөсөө тийм засал хийх хар сүргөө бараан бүхнээс нь арилгах салгаж өгөх үүрэгтэй юм байна. Гэхдээ нэг цэвэрлэгч гэсэн үг орж ирээд байгаа юм. Энергийн цэвэрлэгч юм байна л да тийм. Угаасаа л энерги байгаа юм чи бүх юм энергийн хууль. Сайн сайхан энерги мууг сайн сайхан л хувиргах чадaltaй л гэж энэ таныг бол. Тэгэхээр бусдын энергид нөлөөлөх чадвартай гэсэн үг шүү дээ ерөөсөө бол. Тэгэхээр сөрөг бараан төрлийн энергитэй хүмүүсийг нөлөөлж чадна гэж итгэх юм бол та нөлөөлөх юм байна да. За reclaim your energy. Reclaim your energy карт болохоор өөрийнхөө хүчийг одоо нэг өөрийгөө мэдэхгүй тэгээд нэг хит их ингээд нэг бас нэг юу гэх юм өөрийгөө мартаж өөрийгөө хаяж гэсэн үг. Бусдад ингээд нэг энерги одоо тэр яг нэг гол зориулттай юмдаа хэрэглэхгүй юмд өөрийгөө нэг энерги барж исэн. Хүн чинь одоо нэг
энерги үнэхээр барагддаг байхгүй юу одоо. Нэг өдөрт нэг 3 4 хүний уншлах хийгчээд нэг хүнтэй жоохон сөрөг мөрөг жоохон тиймэрхүү талын энергитэй хүнтэй жоохон холбогдоход бүр ядраад өстэй. Юу гадуур 8 цагийн ажил хийгээд ирснээс илүү ядардаг шүү дээ одоо ер нь бол. Тэгэхээр та яг тийм төрлийн энерги хэрэггүй хүмүүст хэрэггүй юм зарцуулаад яг нөгөө хэрэгтэй одоо энэ үнэхээр таны нэг тус хэрэгтэй хүмүүс ч одоо зөндөө байх шүү дээ. Тий. Тэгэхээр дими юмд одоо нэгэсэндээ энерги зарцуулж исэн энэ байдал чинь ерөнхийдөө бол дуусч байгаа юм шиг байна. Ягаад гэвэл та энэ чи бас биеэрээ мэдээд туршаад туулаад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр дими юмд их хүчээ зарцуулж ирснээс хэрэгтэйд нь хүчээ зарцуулъя гэдэг тэр чинь бол угаасаа тий одоо таны амьдраад ирсэн амьдралын туршлага тууллаас чинь одоо өөрт чинь орж ирсэн байх л да. За тэгэхээр таны сүнс болохоор те энэ амьдралд өөрийнхөө үн цэнийг, дотоод хүчийг та эмгтээчүүд үзэж явах магадлал маш өндөр. Эмгтээлэг энергийг эргүүлж олж авна гэж шүү. Дан эмгтээчүүдийн дурс байгааз. Ерөөсөө дан эмгтээчүүдийн дурс. Энерги шал өөр гадуур эр хүн шиг үрээд зараад яваад байсан бол одоо эмгтээлэг дээр бууж ирж тэр эмгтээлэг хүчний энергиэр юмыг одоо өөрөөр хийдэг нэг юм руу одоо та яг шилжиж байгаа юм байхаа да тий. Үгүй ерөн сүнсний чинь зорилго нь тийм байна. Тэр чи альч насандаа хідэн насандаа ч хинт ч ирж болно. Тэгэхээр таны энэ дээр одоо ингээд дотгошоогоо хараа гэдээгээр зарим нь болохоор харахаар чинь тийм юм нэгдэж гарч ирэх юм байна. Зарим нь нэгдсэн хардсан яваагууд нь болохоор одоо та тэр нэг үндс нэг өөрийгөө олж авч байна гэж. За тэгэхээр хэрэгтэй хэрэггүй орчлонгийн орчлон хорвоогийн хэрэгтэй хэрэггүй зарим юмнуудаас бол өөрийг чинь хэл хязгаараа их тогтоолгоод тэгэд өөрийгөө хамгаалж сургаад тэгэд тэг өөрийнхөө одоо энэ гэрлийг дахин ингэж нэг олж авч алган дээрээ тавьсан юм шиг одоо ингээд яг нэг өөрийгөө мэдэрнэ л гэсэн үг, өөрийгөө таньж олж авнаа л гэсэн үг. За тэгээ таны сүнсний зорилго бол мэдээж зөвхөн өөрөө тэгээд болчих биш. Бусдад амьдрах урам, гэрэлгээгээ, эдгэрэл энергийг нь сольж бүр ингэж шал өөр болгож өгөх бүр тийм зорилготой гэж шүү дээ. Их том зорилготой. Их том ч гэж сүнс болгон том зорилготой л доо. Тэгэхдээ танд бас онцгой нэг тийм зорилго бол байгаа гэж. За тэгэхээр тэ өөрийнхөө хүчийг сэргээгээд өөрийгөө олж аваад өөрийгөө цэвэрлчаад за тэгчингүүтээ бусдыг бол бас эдгэж ангааж өөрчлөн л гэж байгаа. За ийм зорилготой сүнс шүү гэж хэлэх гээд байгаа юм байна да. За амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар групп. За энэ сартай тий зүйд манагч унжуулсан юм уу яц. За энэ сард энийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За сүнсний одоогийн энерги нь яг ямар байна вэ гэж үзэх гээд байна. За энэ хоёр картаар таны сүнсний одоогийн энерги. Эдгээр юу хэлэх нь вэ? Crown chakra. Буцах. Эний үг жинэхээр таны сүнс бол маш өндөр давтамжтай гэсэн бүр. Энэ бүр энерги нь асар өндөр давтамжтай. Сүнслэгчний юм сэрэлтийн шат бүр ингээд үе шатан дээр орцсон явж байна гэж хэлэх гэдэг. Бүр crown chakra. Яг энэ 20 хүртээр бүр өрөөсөө бүр илүү их идэвхсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол сүнслэгийн бол нэлээд өндөр түвшинд ирж байгааг хэлж байгаа байхгүй юу? Нэлээд өндөр. The unlimited self гэж байгаа байхгүй юу? Таны дотоод ухамсар бол тэлж бүр энэ орчлон ертөнцөөс өгж байгаа дохиог, зүүн совинг, өг дээдсээс ирж байгаа одоо зүүд, зүүн мэдрэмж те илүү хүчтэй ажиллаж ихэлснийг хэлэх гээд байна.
та бүр сүнслэгийн хувьд нэлээд өндөр түвшинд одоо бас бяцлагж явдаг бол нэлээд сайн одоо их одоо тийм юун дээр байгаа хаа тий. Бүр илт бүр нэг сайжирсан гэдэг шиг илт их сайн явж байгаа шиг байна тий. За тэгэхээр зарим үед танд ингээд нэг юм үг дээ. Тоо байсан ч азтай тоонуудыг хардаг. За тэгээ хүчтэй зүүн совин төрдөг. Тэгэд яг юу гэж тайлбарлах тодорхойгүй нэг тийм сонин мэдрэмжүүд ингээд айгүй хүчтэйгээр орж ирдэг. Ер нь их дотоодын сэрэлт бол ер нь тийм зөөл нөр удаанаар биш хүчтэйгээр хурдтайгаар орж ирж байгааг илэрхийлэх гээд байна. Таны сүнс нэлээд сүнслэгийн төвшөнд нэлээд өндөр төвшин рүү яваад байгааг. Яг тэр та тэгэх хэмжээний одоо боловсроод байгаа гэсэн үг юм байна л да тийм. Боловсрч чадаагүй бол тэгэж орж ирэхгүй л тэгэх. За surrender. Таныг одоо нэгсэндээ хяналтаа нэг ингэж тогтоохоо болоод ингээд өөрийгөө ингээд чөлөөлгөнэ зүгээр л ингээд даатаг. Тэр өндөр түвшний энергид угаасаа тийм нэг муу юм байдгүй ах юу миний ойлголт шүү дээ. Яг л энерги дээшлэх тусмаа өндөр түвшинд гарах тусмаа тэр чинь угаасаа улам сайхан болж идэв л гэсэн ойлголт байгаа шүү надад бол. Тэгэхээр танд тэр сайхан газар өөрийгөө зүгээр ингээд чөлөөлөөд одоо нэг сүнслэгтээ даатгаад харж даадаг тэр бурхан тэнхэр одоо юу байдیں тэр бүгдэнд даатгаад өөрийгөө ингээд нэг одоо энэ бүр ингээд ямар ч одоо нэг илэн алих шуу шиг л байгаа үстэй тий. Бүр тэрнээс ч уян хатан байгаа юм биш үү. Тэгээ юунд ч тогтоогүй юм. Дагалвчгүй ээж нисээд. Тэгээ энийг нэгсэндээ нисэж ийн гэхээс илүү тэнийг одоо нисгэж байгаа байхгүй юу? Нисгэж ийн. Та тэгэхээр нөгөө нэгсэндээ өөрийнхөө нэг тийм хяналтаа тогтоох гээд хүчээр бариад байгаа нэг энийг болчингуудаа яг л энэ тэр нэг энергийн урсгалт нь одоо ингээд өөрийгөө ингээд нөгөө та хэрэг бяцлагаа суудаг бол бяцлал дундаа ингээд өөрийгөө захирах гад ингээд хянах гад ингээд барих гад ингээд жоохон тэгээд байгаа юм шиг байна. Тэгээ нөгөө юу ч болвол болог гэж суух хэрэгтэй юм шиг байна л да. Одоо тэр нөгөө бурхан багш муддагийн кинонд дэр чинь байгаа даа зү. Би одоо гэгэрхээс нааш эндээс босч ирэхгүй гээд тэгээд юу ч болвол болог гээд тэр могоо толгойд гүрн яваад ингээд исэн чи бүр яахчгүй сууж идэг үсттэй. Тэгэхээр тэнцээ чинь ямар ч нөгөө тэр орчныг хянах гэсэн хяналт ч юм уу бүр өөрийгөө ямар ч хяналтгүй байсан гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр таныг бас яг нэг тийм байдалд одоо нэг сүнслэгийг чинь одоо яг ингээд нөгөө юу нь яваад байна. Юу гэх юм одоо одоогийн энерги нь та яг хянах гээд байгаа тал дээр яваад байгаа юм. Хянахаа болчихж л гэж гуйгаад байгаа юм байна тавчхандаа. За тэгэхээр таныг ерөөсө тайвшруулах үг. Тайвшир. Тийм зүгээр л айдсаас бол энэ бол айдас гэдэг байгаа байхгүй таныг. Тэгэд сүнсэндээ даатгсан тэнгэрдээ өвгдөөцтэй бүр дээшээ төвшний ямар ч энергиуд үйж бол тэднэртээ даатгаад итгээд хай гэдэг шиг юм яриад байгаа байхгүй юу. Тэр та яг айдсаараа барьчаад байна гинэ. Яах ч юм бэлээ гэд нөгөө бас айх байдаг л бахал да одоо тэр тий. За тэгээд энэ дээр яг нэгтгэхэд хэлвэл яг юу гэх гээд байна гэхээр тий. Сүнс чинь бол сэрцээ тий. Өндрийн энерги рүү бүр шилжиж байгаа цаг үе нь бүр нэлээд өндөрлөө. Тэгэхээр хүчээр биш итгэлээр итгэх ёстой шүү дээ. Өөрийнхөө хийж байгаа юмд. Урагшлах үе гин. Та итгэж эхэлсэн цаг үед тэр хаалттай байгаа хаалганууд нэгдэх юм. Оо юу л болог гэдэг ингээл өөрийгөө чөлөөлсөн цаг үед нөгөө айдсаасаа чөлөөлөгдсөн цаг үед л одоо нөгөө хаалганууд нэгдэл ингээ явах нь л да. За тэгэхээр одоо жоо айгаад байгаа л хүн л байна л доо. Тэр талаас чи ярьж байгаа юм байна. За ингээ хоёрхан картаар таны сүнсний одоогийн энэ яриг. За энэ дээр яг юу нэмж яах вэ гэхээр одоо таны сүнсний зорилго нь яг юу юм гэдэг нэг
асуулт тавьж үзэх гээд байна. Үзээд байгаа энэ 3 групп дээр. За тэгэхээр таны сонсны зорилгыг дахин 3 карт нэмээд одоо уншиж үзье гэж бодож байна. Сонсчоор нь ямар зорилготой энд ирсэн болоо гэд тий. Бүгдээр л зорилготой л ирсэн байгаа шүү дээ. Ерөөсөө зорилгоо мартсан сансан улсууд энд ялгаал байгаа. Тэгээд ингээд сүнслэг өгж байгаа зорилгоо санаж эхэлж байгаа хэл та. Тий. За таны сүнсний зорилго болохоор өөрийнхөө зүрхийг одоо ингээд нээгээд зүрхэн хүртээ нээгээд өөрийнхөө байгаа бүхий л байдлыг хүлээн зөвшөөрнө гинэ. Сул дорой сул доройгоо одоо бүр ингээд одоо бүр зүрхэн хүрдэн дээр чинь нэлээд асуудал. Энэ зүрхэн хүрдтэл их ажиллах гэж ирсэн гин. Гомдол бол гомдол, харамсал бол харамсал, баяр хөөр бол баяр хөөр, аз жаргал бол аз жаргал. Энэ бүхнийг яг ингээд бүгдийг нь одоо ингээд нөгөө бүхэл байгаа өнгөг нь одоо зүрхэнд өчнөө олон асуудал байгаа шүү дээ. А гэтэл энийг бүхийг нь байгаа чигээр нь үзэж харж судалж хүлээн зөвшөөрөх гэж ярьсан гин. Зүрхэн хүрдтэйг нэлээд ажиллана гэсэн үг байна шүү. За энэ картан дээр л те таны одоо сүнс бол яг юу гинэ? Өөрийнхөө тэр нөгөө сул дорой жишээ нь одоо тийм зөөлөн байсан тийм одоо нөгөө сул дорой байдлаа нуух гэж биш гин бүр. Эмзэг байдлаа нуух гэж биш. Харин тэрийгээрээ дамжуулаад өөрийнхөө хүч чадлыг олох зорилготой гэж. Сул зөөлөн байна гэдэг чинь муу сул тал ерөөсөө биш. Тэр чинь өөрөө зөөлөн хэрнээ хүчтэй. Бүр нөгөө хүчтэй хүчрхэг байгаас илүү зөөлөн хүч гэдэг чинь бүр нөгөө эцэст нь яг нөгөө Монгол үг байгаа үстэй нөгөө юу гэдэг лээ? Зөөлөн надуугаа иднэ гэдэг. Эцэст нь зөөлөн хүн л одоо тэгээд нөгөө бүхний нөгөө оргилд сууж ирдэг үстэй. Тэ нөгөө хатуу чангууд нь жишээ нь одоо яадаг үлээ? Борс авчиж дэвчиж явж байгаа л унаа янз бүр болдог штэ тийм ээ. Тэгэхээр зөөлөн байдлаар ингэж өөрийнхөө хүчийг сэргээж олж авч одоо тийм зорилготой гэн. Тийм учраас энэ зүрхэн хүрдэн дээр айгүй их төвлөрж байгаа юм гинэ. Зорилго нь. Тэгэхээр та айгүй тийм эмзэг, мэдрэмтгий, гомдомтгой, тунамтгай, баярламтгай, хөөрөмтгай бүр ерөөсөө айгүй их тийм нөгөө яг энэ нэг зүрхэн хүрдэнтэй холбоотой энэ сэтгэл мэдрэлийн юмнууд нь бол их тийм элбэг байдаг бах танд. Та яагаад гэвэл гомдсон ч бусдаас илүү гүн гүнзгий гомддог. Хүн бол нэг гомдоод байх юм биш яг та бол бүр ингээд зөндөө гомдсон байх жишээ нэ. А гэтэл энэ сүнс чинь яг яаж юм хэр энэ гомдол гэдэг юмтайгаа нүүр тулахыг хүсэж байгаа юм байна. Магадгүй урд насндаа баахан гомдож голоо өрхөө явцсан л байна. Тэгээд одоо болохоор тэр гомдол гэдэг юм а эргүүлээд илүү хүч болгож ашиглахаар. Гомдлыг хүч болгоно гэхээр гомдлыг ер нь гомдох шаардлагагүй шүү дээ. Тэр хүн болгоно нөгөө нэг тий одоо тий энэ сүнс чинь өөрөө одоо гомдно гэдэг чи одоо ерөөсөө яг цаг дээр болох юм бол амар илүү юм байх шүү дээ. Өөрийгөө л зовоосон. Хэн нэг өөртөө нийцүүлэх гэж зовоосон л зоо асуудал байдаг шүү дээ. Яг гомдлыг ярих юм бол гомдол гэж яг юу вэ? Чиний хүслээр болоогүй нэг л юм байх шүү дээ. Тэгэхээр хин нэг хүслээрээ болох гээд байдаг яг чи хин бэл болчихж байгаа шүү дээ. Яг цаг дээр болох юм бол. Тэгэх жишээгээр иймэрхүү ойлголт ухаарлыг чиний энэ сүнслэг ойлгож ухаарах гэж. За баяр хөөр. Учиргүй баярлж хөөрэй гэж бодъё. Баяр хөөрч гэсэн адуудаа тэгэд адилхан шүү дээ, тийм ээ. Хэн нэгнээс хамаарч баярлаж хөөрч, гуйнаж гутарч, өөлж, дуулж, гэхдээ тэр болгоныгоо энэ мөн хөөрхө зүрхэн хүрдэн дээр авчираад булгаад аж болохгүй л байхгүй юу. Тэгэл энэ бүхнийг л мэдрэх одоо тийм зоригтой юм байна. Чиний ерөөсөө сүнсч их энгийн хэрнээ их чухал. За, full spectrum.
Таны сүнс та тэгэхээр их одоо нэгсэндээ нэг бол баярлцсан хөөрцөн л хүүхчиг хараж явдаг. Нэг бол бүр гунж ухтраа сүйд болцсон л явж идэг. Бах та тийм нилээн юм савлгаатай байх гэж хэлмээр байна. Тэ нилээн савлгаад. За тэр нь яагаад гэхээр юм те. Бас тэр нь ч бас учиртай байхгүй юу? Таны сүнс чинь зөвхөн нэг дүрээр амьдрахыг хүсэхгүй байна гинэ. Биений чинь царай чинь бие махбод чинь нэг дүртэй байсан ч гэсэн дотор сүнс чинь яг энэ сэтгэл зүйн энэ олон асуудлыг те баярлж байгаа нэг дүр, унж утарж байгаа нэг дүр, хөөрж байгаа нэг дүр. За тэгээд одоо зовж шаналж байгаа дүр гэл ингээд ерөөсө тэгэхээр та ийм олон тийм нэг юмыг одоо олон дүрийг тийм мэдрэхийг хүсэж байгаа юм гин. Тэгэхээр олон өнгөт, олон мэдрэмжтэй бүр олон одоо олон талтай хүн баг та. Нэг хүн хэрнээ амар олон хүн дотор нь байгаа юм шиг тийм олон төрлийн зан характертай. Тэгэхээр та нэг ингэнэ танд болохоор нэгсэндээ бурхан чөтгөр хоёулаа хамтдаа л байгаа байхгүй юу? Угаасаа хүн болгонд байгаа байхгүй юу? А гэтэл таних тэр нь бүр ингээ хагеши буюу ингээ нэг илүү их тийм нэг тод байх. Та бүр өөрөө гайхмаар. А тэгэнгүүт та тэр нөгөө чөөгийн талыгаа ингээд нэг дарах гад далдлах гад зөвхөн нэг гой дөрхөө нэгнийгсэндээ жүжигчин дүр байхгүй да энэ. Яг үнэн жүжигчин дүр. Жүжигчин чинь их олон дүрт тоглодог шүү дээ. Яг тэр таны сүнс тийм дүр олон дүрт тоглож үзэхийг хүсэж байгаа юм. Тэгээд нэг онцлог нь зөвхөн тэр гэрэлтэй гэгээтэй тэр сайн сайхан дүр төрхөө биш нөгөө бараан өөрийнхөө одоо тэр шуналтай хүсэлтэй тачаалтай одоо өөр юу гэдэг муу дүр зөндөө байгаа шүү дээ хүн дотор чинь. Тэр нь ч гэсэн чи хоёулангийг нь хамтд нь хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа гинэ. А тэгжээж яг баланс олох. Тэгэхээр таны нэг бие дотор одоо төмөн төрлийн хүний зан ааш характер авир тэр нь зөвхөн сайн дүртэй биш сайн муу хоёулаа байгаа. А тэгээд зөвхөн сайн дүрийг нь ингээд үргэлжлүүлээд зөвхөн тэрийг ээл гаргаад зөвхөн тэрийг хүлээн зөвшөөрөөд муугаа болохоор одоо нэгсэндээ энэ муухай юм энэ хар юм гэдэг нөгөө нэг юугаа тайрч хайдггүй гэдэг шиг тэр нь ч гэсэн чи гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гинэ сүнс чинь тэр дотор ч нь байгаа тэр чөөгийч байсан чи бурхан ч байсан чи хоёулынгийн хүлээн зөвшөөрөх. За ийм зорилготой гэж шүү. Бас их сонирхолтой мессеж ирлээ гэж бодлоо. Ийм төрлийн мессеж ирнэ гэж одоо ерөөсөө сонсонгүй. Бас одоо хүн одоо гэрэл гэгээтэй сайн сайхан тал руу л одоо яваад ах хэвээр бодсон чинь үгүй л юм байна бас тий. Одоо эн чинь хүнлэн болсон аль нь угаасаа байх ёстой юм байна л та. Тэгжээж нөгөө нэг хар цагаан ин ян энерги хар цагааны тэнцвэр нэгсэнтэй нөгөө хүн яг гол дунд нь байх ёстой юм байна л та. За ийм мессеж иржээ. Окей. За уншлах хүлээж авч сонссон танд баярлалаа. За тэгээ хин нэгэнд нь хэрэгтэй үедээ сүнсний зориг, сүнсний одоогийн энерги уншлах манд хүрсэн байгаасаа гэж бодож байна. За амжилт хүсье. Бай бай.